юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний өнөөдөр бэлдэж та бүхэнд танилцуулах гэж байгаа сэдв маань систем интеграцчил гэсэн сэдв байгаа. Энэ сэдвийнхаа хүрээнд систем интеграцчил IT зон компани систем интеграцчлалын талаар ярих юм байна. Бид яг юу хийдэг вэ гэдэг талаар яриад хүний нөөцийн чадвархын талаар той мэдээлэл өгснөөр миний танилцуулга дуусгах юм байна. Тэгээд систем интеграцчил гэж юу вэ? Систем интеграцчил гэдгийн тал дээр бодлоход өөр хоорондоо ялгаатай тус тусын үүрэг бүхий систем буюу дэд компонентууд нэгдэж нэг цогц систем болох үйл явцыг системүүдийг интеграцчлах буюу систем интеграц үйл явц буюу систем интеграцчил гэж нэрлэдэг байгаа. Үүрэг функцийн хувьд бол одоо дэд систем тус бүрийн үүрэг хамтдаа нийлж нэг цогц системийн үүргийг тодорхойлж болно гэж тодорхойлж болох юм. Тэгээд систем интеграцчлалыг арай өөр өнцгөөс буюу бизнесийн чиглэлээс нэг тодорхойлох юм бол өндөр мэрэгдсэн инженеруудын мэдлэг боловсрол ур чадвар ухааныг ашиглан нэмэн үртэг шингээж байгаа IT-ийн нэг үйлдвэрлэл юм а гэж бас тодорхойлж болох юм а. Систем интеграцчлалын хувьд. Систем интеграцчил бол бидний амьдрал ахуйд бол байнга өдөр тутам хэрэглэгдэж байдаг. Тэгэхээр энэ дээр бол бид нэг маш энгийн нэг жижигхэн жишээг бидний өдөр тутмын амьдрал ахуй дээр байдаг жишээн дээр тайлбарлая гэж энэ дээр сонгож авсан юм байна. Тэгэхээр энийг одоо жишээ нь айл юмаа гэж бид нар үзэхэд айл бол одоо телевизтэй байна. IPTV үйлчилгээ ороод ирчихсэн байгаад байдаг. Айлд одоо сүүлийн үед бол байнга л бүгд л хөгжимтэй, хөм театртай байгаад байдаг. Ингэснээр бид нар бол айлд маш олон тооны наазахын удирдлагатай болоод тухайн хэрэглэгчд бол төвөгтэй байдлууд ихнээсээ үүсч эхэлтэй. Энийг одоо бид нар яаж давж шийдэж болох вэ гэдэг тал дээр бид бүгд энэ дээр нэг тодорхой хэмжээний нэг жижиг хэмжээний шийдэл хийснээр одоо энэ шийдэл төвөгтэй байдлаас бол бид нар бол гарч чадах юм. Тэгэхээр шийдэл маань юу байх вэ гэвэл тийм том шийдэл байх шаардлагагүй. Бид нар нэг одоо аудио видео ресивер ч юм уу нэг тийм төхөөрөмж аваад тавьж нэгтгэж чадсанараа бид нар бол энэ төвөгтэй байдлаас бол одоо гарч чадах юм аа. Тэгэхээр ингэж одоо асуудлыг шийдснээр бид нар илүү төвөгтэй байдлыг шийдэхээс гадна догт тухтай илүү ухаалаг орчныг одоо гэр орондоо бид нар бүрдүүлж чадах юм байна. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь наазахын бидний өдөр тутам одоо тохиолдож байдаг энэ бэрхшээлүүдийг шийдэж байгаа систем интеграцчлалын нэг жижиг энгийн шийдэл юм. Жишээ. За тэгэхээр энэ бол одоо их жижиг сая энгийн жишээн дээр би систем интеграцчлалыг тайлбарлахыг оролдлоо. Одоо арай илүү том жишээн дээр систем интеграцчлалыг танилцуулъя. Шийдлийг. Энэ дээр болохоор мэдээлэл шуурхай удирдлагын төв гэсэн энэ хэсгийг би сонгож аваад байгаа юм. Энэ дээр байгаа сонгож авсан бай гэхээр энэ бол маш олон тооны системүүдийн нэгдсэн том систем байгаа. Дээр нь манай компани энэ дээр Солонгосын LG CNC гэх компанитай хамтарч энэ төсөл дээр ажилласан ийм том хэмжээний төсөл байгаа. Энэ төвийн одоо гол үүрэг нь бол нийслэлийн хэмжээнд онцгой байдал болон цагдаа төргөн тусламжийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлага хяналтаар хангахад зориулагдсан байдаг. Тэгэхээр ямар олон үйл ажиллагааг нэг дор нэгтгэж байгаа гэдэг нь бол энэ дээрээс шууд харагдаж байгаа байна. Сервер сторижийн чиглэлээр бол Dell компани одоо энэ сертификатуудаар бол 20 гаруй инженер одоо сертификатчсан байна. HP-ийн хувьд бол 4 инженер мэрэгшээ сертификатыг авчихсан. Oracle-ийн хувьд бол сүүлийн 2 жил бол 3 инженер одоо мэрэгшээд сертификатыг аваад дууссан байна. Гал болон хулгай тохиоллын чиглэлээр бол Taiko-гийн галын детекшны чиглэлээр 2 инженер одоо сурсан. Тэгээ Pelco, Vivotech зэрэг одоо энэ дээр бол одоо нийт 10 инженер ясан байна. Үйлдвэрлэлийн автоматжуулалт контролын систем дээр бол одоо GE-гээс 4, Siemens-ээс 9, Crestron-оос 1, APC-гээс 1 гэсэн юм инженерүүд сертификатчсан байгаад байна. За үүгээр одоо миний танилцуулга ингээд дуусч байгаа. Дараагийн хүмүүс маань илүү тодорхой жишээн дээр илүү их мэдээллийг хүргэх болно. За систем интеграцчлалын газрын дарга Лав Сүрэнд баярлалаа. За саяны Лав Сүрэнгийн хэлснээр та бүгдэд систем интеграцчлалын талаар хийсэн ажлуудаа танилцуулахыг
дараагийн хоёр хүнийг би өргөх гэж байна. За тэр хоёр хүн маань IT Zone компани шийдэл хариуцсан менежер Инх Тайван, за борлуулалтын хэлцээний дарга Адиан нар юм аа. За би эхний асуултыг шийдэл хариуцсан менежер Инх Тайван тавина. Сая бас лавсур дарга гарандад урдсан байсан. Building Intelligent Building Solution буюу за барилгын интеграцчлалын систем интеграцчлалын талаар бас MCS Properties компани хэрэгжүүлсэн Buddha Vista болон Viva City хорооллууд дээр шийдэл боловсруулж хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ тухай мэдээллээр дамжуулан ер нь барилгын энэ систем интеграцчлал гэж юу болох тухай мэдээллийг өгнө үү гэж Инх Тайвангаас хүсэх байна. Баярлалаа. Та бүхнийг энэ тохиролцсон ирсэнд баярлалаа. Total Building Solution буюу барилгын нэгдсэн хяналтын цогц шийдлийг бол манай компани санал болгодог байгаа. Энэ моно систем интеграцийн барилга дээр хэрэгжүүлж байгаа томоохон систем интеграцийн бүтээгдэхүүний бол нэг. Тэгэхээр Total Building Solution гэхээр ерөнхийдөө бол барилгын салбарт дөрвөн үндсэн хэсэгт хуваадаг байгаа. Дөрвөн үндсэн хэсгийн бол fire болон security буюу барилгын тухайн барилгын аюулгүй байдалд хандсан системүүд байдаг. Энэ системүүдээр Монголд бол маш олон мэргэжсэн компаниуд байдаг тийм үү. Тэгвэл манай компанийн хувьд энэ security болон safety хэсгийг нэг бүлэг болгож үзэж байгаа. За үүний дараа бол барилгын автоматжуулалт хэсэг орно. Ер нь бол барилга маань өөрөө нэг бий гэж үзэх юм бол барилга маань амьсгалж явах ёстой, агаар сэлгэж явах ёстой. Тэр 5 дахь орчин бүрдүүлэхэд бол агаар сэргэлт болон энэ халаалт хөрөлтийн системүүд маань ажиллана. Тэгвэл энэ системүүд маань тусдаа бол энэ системүүдийг бол манайх бол хийдэггүй. Харин энэ системүүдийг хооронд нь уялдуулж ажиллах функцээр бол билдинг автомашин сектор манай компани ажилладаг байгаа. За үүний дараа та бүхэн өмнөх хэлтгэлээс харсан бах communication and IT security энэ тал дээр бол бид нэр бүх төрлийн шийдлүүдийг санал болгодог. Харин энэ бүх системүүдийг хооронд нь нэгтгэдэг систем бол өөрөө билдинг менежмент систем гэдэг байгаа. Siemens-ийн энэхүү билдинг менежмент системийг бол бид нар барилгуудад санал болгодог. Ингэснээрээ тусдаа байсан дэд системүүдийг үхрийн эвэр дэд системүүдийг хооронд нь нэгтгэж уялдаж ажиллах зэрэг боломжийг олгож байгаа. Тэгэхээр энийг илүү бодиттой жишээнээр аваад гарыг бол галын аюул дээр ярьж болох юм. Гал бол өөрөө өнөөдөр маш том эрсдэл тухайн хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг бол тэр дор нь үгүй болгож чадах зүйл. Тэгвэл энэ системүүд маань магадгүй тусад нэгж ажилласнараа өөрөө энэ галын аюулаас тухайн объектыг бол сэргийлэх тэр боломжийг олгож байгаа. Тэгвэл өртгийн хувьд өнөөдөр Total Building Solution оруулснараа ямар нөхцөл боломж үрдэх юм бэхээр та өнөөдөр магадгүй 21 давхар барих гэж байгаа бол энэ 21 давхрыг дөнгөж барих цайгаа зардал маань барилгын насжилтын хувьд ерөөсө 20% зардал байгаа. Магадгүй 20 сая доллар байвал. Тэгвэл үлдсэн 80 сая доллар нь өнөөдөр 80 жилийн турш тэр барилгыг оршин тогтнох тэр процесс гарах зардал. Тэгвэл энэ зардлыг өнөөдөр ангилж үзэх юм бол энэ урсгал зардал маань өөрөө дөрвөн үндсэн доорх хэсгүүд үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Эндээс та бүхэн магадгүй хэрэглээний зарим зардлыг бол түрээсийн зардлаараа олдог. Эргээд нэг хэрэгс түрээсийн зардал дээр юу ордог вэ гэхээр халаалт, хөргөлт тийм ээ мөн гэрэлтүүлгийн зардлууд мань ордог байгаа. Энэ урсгал зардлуудыг магадгүй та нар биемээс ч юм уу билдинг автомашиныг шингээснээрээ өнөөдөр тэр урсгал зардлыг хэмнэх тэр боломжийг олгох юм а гэж байгаа. За тэгвэл энэ Total Building Solution-ыг өнөөдөр манай компани ямар олон газрууд төрлөөсөн байгаа. Эндээс хоёр том жишээг авч үзэх юм бол Viva City-г сотхон байгаа. Viva City-гийн хувьд 1600 айлын 33 блок 6 давхар тийм орон сууц байгаа. Энэ орон сууцнуудаар бид нар аюулгүй байдалд нь зориулж шийдлийг санал болгосон. Аюулгүй байдал дээр нь өнөөдөр бид нар галын аюулгүй байдал, галын тохиолын систем, хяналтын камерын систем, 24 цагийн харуул хамгаалтын системүүдийг оруулсан. Энэ системүүд мань хоорондоо хэрхэн ажиллаж байгаа вэ гэхээр тухайн аюулгүй 24 цагийн хяналтын төвд маань бол нэгдсэн хяналтын галын тохиолын систем байрладаг. Та бүхэн уламжлалт галын тохиолын системийг гэдэх бах бүгдээрээ панелын дээр зангилагдсан. Тэр маань бол ерөөдөө гал гарахад зөвхөн саяран дохио өгч зарчмаар ажилладаг бол энэ галын тохиолын систем маань нэгдсэн хяналтын төвдөр тухайн барил айл өрхөд гал гарсныг мэдээлж байгаа сенсорын байршлыг бол мэдээлдэг байгаа. Ингэснээр тухайн дид бүтц ямар нэгэн GSM ч юм уу энгийн дид бүтцийг ашиглаад хяналтын төв рүү мэдэгдэн хяналтын төв дээр гал гарсан цэгийн байр хэддгээр блокгүй хэдэн давхар хэдэн тоотын айл дээр энэ галын тохиол мэдэрч байна ажиллаад байна гэдгийг бол мэдэрнэ. Үүний дагуу бол 24 цагийн хамгаалтын төв маань хамгийн ойрхон байгаа харуулын цэг рүү мэдээж тухайн айлыг галын аюулаас хамгаалах арга хэмжээг зохицуулдаг байгаа. Тэгвэл дараагийн нэг том жишээ бол Будда Vista отхон байгаа. Зайсанд бол та бүхэн мэдж байгаа маш лагшрын зэрэглэлийн барилгууд баригддаг. Энэ дээр 18 давхар 4 блок байгаа. Энэ дээр 109 айлын тийм лагшрын зэрэглэлийн орон сууц. Энэ дээр бид нар Total Building Solution оруулж байгаа. Энэ дээр бас нэг зүйлийг дурдах зүйтэй байх. Total Building Solution буюу энэ олон шийдлүүдийг нэг компаниар хийлгэснээр ямар давуу талтай юм бэ? Тухайн барилгын
гүйцэтгэж байгаа компанид ямар даваа талтай мэхээр өнөөдөр маш олон системүүдийг олон хүмүүсийн менежментийн зардал гэж асар өөрөө өндөр зардал гарч ирнэ. Цаг хугацааны асуудал гарч ирнэ. Нөгөө хэдүүл чи хоорондоо хил маалцгаж асар олон цаг хугацааг зарцуулна. Тэгвэл энэ бүх проблемоос арилгаж өгөх систем маань бол total building solution. Тэгэхээр галын тохиолын систем болон халдлагаас хамгаалах систем, видео домофон системүүдийг бол Будда хотон дээр бол хийж гисэн. Будда хотон дээр хамгийн гол нь бид нар бол хулгай болон одоо тэр тухайн айлын видео фон систем дээр бол одоо төвлөрч ажилласан байгаа. Энэ видео фон систем маань болохоор харуул хамгаалтын нэгдсэн зэгтэй холбогдсон мөн хулгайн тохиолын системтэй холбогдчихно. Тухайн айл эзэнгүй байгаа тохиолдолд хулгайн тохиолын систем маань идэвхжээд харуулд одоо бүх удирдлагыг шилжинэ. Тэгсээр магадгүй тухайн айл руу зөвшөөрлөгөө нэвтрэгчээсэн эсвэл холбогдох орохоор хаалгын тогшгүй хүмүүс өндөр харуултай холбогдож мэдээллүүдийг аваад тухайн айл бол аюулгүй байх нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. Мөн энэ хом видео фон систем нь бүх системүүдэд интеграц хийх боломжтой. Цаашлаад бол одоо өргөдөх боломж бол илүү бол авчиж байгаа. За энэ хоёр жишээ бол өнөөдөр total building-ийн solution цаашдаа манай Монголд бол барилгын бүүм явагдаж байна. Маш олон давхар барилгууд эргэж байгаа, 40 давхар хүртэл барилга эргэж байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр одоо манай компани total building solution-ыг санал болгох боломжтой юм аа. Тэгэхээр үлтгэлтийг хүлээн авсан сонсон та бүхэнд баярлалаа. За сонирхолтой сайхан яриаг маш цоглог өнгө аястаагаар хүргэсэн их тайванда баярлалаа. Тэгэхээр одоо барилгын зах зээлд өрсөлдөөн маш их бий болж байгаа. Тэгэхээр total building solution гэдэг бол бусдасаа ялгарах бас нэг шийдэл болж болох юм. За тэгэхээр IT Zone компани маань боловсруулж хөгжүүлж нэвтрүүлсэн энэ аппликейшн шийдлүүдээ зүгээр суйрлуулж чад орхичдгүй. Түүний дараа борлуулалтын дараах үйл ажиллагааг бас их сайн хийдэг компани байгаа. Тэгэхээр энэ дундаас би энэ галын тохиол камер болон галын тохиоллын системийн завсар үйлчлэгээ мейнтенансийн талаар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг тухай мэдээлэл өгнөгээд IT Zone компани борлуулалтын албаны дарга Адиагаас үсэе. За баярлалаа. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд галын тохиоллын болон одоо энэ камерын хяналтын системийн үйлчлэгийг ярихын өмнө яг Монголд маань энэ систем маань ямар төвшөнд байгаа юм бэ? Үйлчлэг нь ямар байгаа юм бэ гэдгийг ярив. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд нэг ойлголт байдаг. Галын тохиолдолд бол болоо, камертай бол болоо гэдэг ойлгочдөг. Ямар компаниар тавьуулсан, яасан одоо хизээ ямар үйлчлэгийг нь тодорхойгүй. Энэ бол өөрөө айгүй хэрэгслийг дагуулж байгаа. Галын тохиолдолд камерын хяналттай газруудад аваар осол тий булгаа гал гарах тохиолдол маш их байдаг. Тэгээд нөгөө систем нь ажиллахгүй, амьдрдаггүй байхгүй энэ систем. Тэгэхээр ягаад энэ системүүд амьдрахгүй вэ гэхээр улсын комиссд аваад нөгөө системийг хүлээж авснаас хойш хинч үйлчлэгээ засвар үйлчлэгээ хийхгүй тэр системийг тордож өнгөлж арчлахгүй болохоор нөгөө систем маань амьгүй систем болчдөг. Тэгээ ийм учраас бид нар бол энэ өөрсдийнхөө суурилсан системдэр бол ерөөсөө орхитгүй. Заавал энэ дэр засвар үйлчлэгээний ямар нэгэн одоо шийдлийг санал болгодог. Хамгийн сүүлд бид нар шинэ гэрийн одоо сая 51-ийн ярьсан одоо танилцуулга дээр гарлаа. 33 блокийг холбосон тэр нэгдсэн удирдлагын хяналт сервисийн төвийг бид нар байгуулж өгсөн. Тэгэхээр энэ юу вэ гэхээр тэр одоо 33 блок байшин 1700 айлын тэр том системийг нэгтгээд нэг төвөөс удирдаад хянаад үйлчлэгээ засвар бүх юмыг нь хийгээд явж байгаа учраас энэ олон айлуудын аюулгүй байдал нь батцж байгаа. Тэгэхээр энэ одоо үйлчлэгээ бол ерөнхийдөө дөнгөж эхлэн манай компанийн хувьд бол дэлхийн жишгт бол энэ үйлчлэгээ яаж явуулдаг вэ гэхээр commercial monitoring center гэж байгаа. Одоо нэгдсэн шуурхай удирдлах хяналтын төв гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо public болон private гэсэн хоёр үндсэн төрлөөр явдаг. Public нь бол төрийн байгууллагаас хөвж идэг. Тэгэхээр одоо гудамж талбай хот те замынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс энэ үйлчлэгийг үзүүлдэг. Энэ нь бол одоо манай дээр бол жишээ нь EI-ийн төсөл байгаа шуурхай удирдлага одоо мэдээж шуурхай удирдлагын төв байгаа. Тэгэхээр энэ бол одоо хотын төвийн хөдөлгөөнүүд, нийгмийн аюулгүй байдал, замын хөдөлгөөн бүх юмыг энэ төвөөс хянаж идэг. А private талдаа бол гадаад бол одоо Tyco брендийн Tyco компани үзүүлдэг бүтээгдэхүүн дээр үзүүлдэг үйлчлэг байгаа. ADT гэж компани байгаа Америкийн. Энэ компани бол одоо хэрэглэгчдийг ингээд тэр чигээр нь хороолт орн, дүүргээр нь хувийн орон сууцнуудыг те бусад одоо энэ хувийн эдлэн газруудыг ингэж сүлжээнд оруулж хяндаг байгаа. Нэгдсэн байдлаар ингэж бүх хяналтыг хийдэг. А манай компанийн хувьд бол яг энэ чиглэл рүү бид нар зорилтоо тавьсан, чиглүүлсэн те яг энэ үйлчлэгийг Монголд бий болгоно гэж зорж ажиллаж байгаа. Адиада баярлалаа. Тэгээд борлуулалтын албаны дарга учраас би дараах асуултыг бас танд дахиж тамир нь юу гэхээр танилцуулагдсан презентац болгон дээр бараг дурддагдж байлаа. Маш олон том одоо салбартаа тэргүүлэгч компаниудын албан ёсны дистрибьюторээр ажилладаг юм байлээ. Гэтэл зарим нэг хүмүүсийн дунд албан ёсны дистрибьютор гэдэг нь хэдэн ч байгууллага байж болдог юм шиг ойлголт байдаг. Тэгэхээр IT Zone компанийн хувьд албан ёсны дистрибьютороор нь ажиллаж байгаа тэрхүү компани болон за брэндүүдийн хувьд ямар хариуцлага хүлээдэг, түүнийгээ дагаад ямар одоо ур чадвартай байдаг мэ гэдэг тухайн мэдээллийг бас өгөх.
IT-сон компани партнершип буюу одоо гадны том компаниудын бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж зардаг тийм. Тэгээ эндээ ямар харилцаа холбоотой байдгийг бэ гэдэг талаар мэдээлэл өгье. Тэгэхээр захирлын манд презентацийг гасан маш олон 50-60 компаниудтай бид нар партнершипийн харилцаатай түншин болж явдаг, албан ёсны дистрибьютор гэж явдаг. Тэгэхээр эндээс би онцлоод ерөөсөө 3 брендийг ярив. Cisco, Siemens, Tyco гэсэн энэ 3 дээр одоо цаг байгаа учраас товчхон ярьчих. За Cisco брендийн хувьд бол ерөнхийдөө үндсэн 4 төвшин байдаг партнерын. Бид нар бол одоо зах зээл дээр Cisco бүтээгдэхүүний дурын компаниас аваад байдаг. Гэтэл энэ бол цаана маш чухал юм шатлалтай левелтэй асуудал байдаг. Тэгэхээр эхний төвшин бол selected, дараа нь premier, тэгээд silver, gold гэсэн үндсэн 4 төвшөнтэй. Монгол улсын хэмжээнд бол premier партнер бол 3 байдаг. Тэр 3 компани нэг нь бол манай IT-сон компани байгаа. Тэгэхээр premier партнер болохын тулд бид нар маш их хүч бэлддэг байгаа. Инженерүүдэд бэлддэг. Энэ дээр манай инженерүүдийн тоо гарч байна. Тэгээ ямар их сертификатуудыг авсан, түлжээний хувьд ямар өргөн мэдлэгтэй хүмүүс вэ гэдгийг харагдаж байна. За тэгээс одоо бид нар бол цаашдын зорилго нь болохоор silver партнер болох ийм зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр silver партнер болохын тулд бид нар дараах нь одоо шалгалтуудыг инженерүүдээр өгүүлээд сертификатуудыг авахулж байна. Одоо ongoing гэсэн байгаа тэр 2 шалгалтыг манай нэг инженер маань одоо урд энтгэл өгөх гээд ингээ бэлтгэлээ хийж байна. Энэ юу гэж вэ гэхээр Cisco-гийн одоо certified engineering 4 төвшин байдаг. CCNP, CCNA, CCNP, тэгээд CCI гэж байна. Тэгэхээр CCI гэдэг бол Cisco-гийн яг оргил тэр сертификатын топ нь гэсэн. Ийм сертификаттай хүмүүс бол дэлхийн хэмжээнд 38,000 2013 оны байдлаар байд юм байлээ. Монгол улсад ерөөсөө 2 хүн байгаа. Тэр 2 хүний нэг нь бол одоо манай IT-сон компанид ажиллаж байна. Тэгээ одоо 3 дахь хүн нь нэгтгэд одоо бэлтгэж байна. Тэгээд энэ хүн маань одоо энэ өвөл шалгалтаа өгөөд сертификат авчих юм бол бид нар silver партнер болох бүрэн болцыг хангаж байгаа. Тэгээд silver партнер болсноороо энэ Монголд одоо хэрэглэгчдэрээ Cisco-гийн тэр бүхэл бүтэн солиушнаар системээр ингэж шийдлийг санал болох бүрэн боломжтой болно. Тэрнийг нэвтрүүлэх чадвартай бол манай компани нөгөө талаасаа Cisco-гийн бүтээгдэхүүнийг илүү давуу эрхтэйгээр одоо үйлчлэгтэйгээр хэрэглэгчдэд нэвтрүүлэх нь боломж нь нээгдэх юм байна. Ийм учраас бид нар одоо партнер гэдэг энэ одоо ойлголтыг маш чухалчилж үздэг. За дараа нь бол манайх одоо Siemens-тэй хамтарч ажиллаж байна. Яг л building automation гэдэг бол Монголд одоо маш чухал болсон том байшингууд баригдаж байна. Энэ дээр total building solution нийлүүлэхэд бол бид нар өөрсдөө ихлээр инженерүүдэд бэлтгэх ёстой. Тэр Siemens гэдэг тэр solution-ы одоо шийдлийг санал болгодог, бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг тэр том корпорацтай хамтарч ажиллах бол бид нар партнер болох ёстой. Тэр өнгөрсөн онд бид нар бол Siemens-ийн албан ёсны дистрибьютор болсон. Энэ дээр бол одоо Монгол 4 хүнээс сургасан, Швейцарт аваачиж 2 инженерийг бүрэн сургаж сертификатчулсан. Ингээд албан ёсны партнер нь болоод одоо ингээд Siemens-ийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр нийлүүлж байна. Хамгийн сүүлд интермедиатийг одоо бид нар чинээр барьж байгаа тэр өндөр тоноглолын одоо өндөр техникцэн тэр имлэгийг тоноглож байна. Бүрэн автомат building automation system суулгаж байна. За дараа нь бол одоо Tyco брэнд байна. Tyco брендийн хувьд бол бид нар бас зарим сайн мэдгүй байж магадгүй тийм. Tyco брендийн хувьд бол оюу толгой компани одоо бүх сайтуудын тоноглолыг Tyco-гоор тоноглодог. Энэ Blue Sky гэдэг өндөр байшин байна. Энэ Tyco тоноглолтой байгаа. Тэгэхээр энэ том компани албан ёсны дистрибьютор нь яг security тал дээр манай компани болсон байгаа. Энд бас инженерүүдэд бид нар явуулж бэлтгэсэн. Тэгэхээр одоо манай 2 инженер бас Улаанбаатар хотод 2 salesman бэлтгэгдсэн. 2 инженерээ болохоор бид нар Tyco-гийн бүр албан ёсны төв дээр навчиж инженерүүдэд сургаж сертификатчулсан. Тэгээд энэ одоо Tyco корпорацийн бүтээгдэхүүнийг бол Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэх, үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй болсон байгаа. За, сонирхолтой сайхан мэдээлэл өгсөн. Адиа олон ихтэй нартай баярлалаа.